Мал арын шингээ дараагийн тухаарыг хэлж байна. Тэгээд та нар шин дуу хийсэн байсан. Тэрийг сонсох юм те. Тэгээ. Ганаа хамт сонсох юм уу? 3 өдрийн дотор сая 500. Сая гэхдээ юу байсан бэ дээр? Энэ үү? Гигийн. Behind the scene сая 4 цагийн өмнө орсон байна шүү. Гэтэ 24 минутынх юм байна. Тэгвэл энийг дараа нь үзгөө. Эхлээд энийг үзгөө. За тэгээ эхлээд яваад тааш дуу гэж. Йоо энэ зураг морогл нь одоо яг яа гэдэг юм бэ? Тэнгэрий гэдэг нэг гоё том төсөөлөх шүү те. Кино юм уу? Үнэн төгөлдөг үнэн. Дөрөв дөлцөө учраас та нар өөрөө Йоо пүү сохорч юм шүү. Ичсэн. Ирээдүгэд манай нөгөө хамт явсан манай хэсгээ. Марлаа гэдээ баг сайн нөгөө манай Москва цогцол дээр явсан. Найруулсан бүтээсэн марлаа. Энэ юм байна. Тэ? Наач бас тэнгэрийн юу юм уу гэж боддог. Тэнгэрийн чон дээр юмсан да. Cinematic Шаргал нармидо Чахан чи харуултаа юу Халгы цаананы сүрэ хөлөрч хамаагүй чамгүйгээр уймарана Ninjin гэдэг дуу ч юм те. Тэр марлаа гандурсан. Миний нэр дуудсан ламтангууд төвдийн лас хотын зорж шавлан суухаар болсон. Эхний ламтан лувсан. Дараагийн ламтан сандуй. Сүүлийн ламтан наваа. Эдгээр ламтангууд лас хотыг зорих гэжээ. Түх болгон ихтэлтэй сайхан байдаггүй штэ Зөв хүнээ олол чи намайг үлдээ Зөв хүн гэж бодол чи намайг хүлээ Сүг болдоо чамаар би өвчөж үлээ Чөтгөр шиг чамд би шүглж үлээ Зүуд юм бол намайг чи битгэс ирээ Зөв хүнээ олол чи намайг үлдээ Зөв хүн гэж бодол чи намайг хүлээ Аргагүй амаргийн хайр сэтгэлийн Амиг сумар дэлгүй гэдэг шүлэг би Чамайг үлдээ гэж залбирэн шүтлэггүйч Тэмээ шүтлэггүйч
Одоо намайг гин ганц тайвшруулах зүйл бол чиний сүлийн хайр үнсэл чиний дэргэд байх хүсэл чиний лэг зүйл байр үзэл тайлан жойсон сонирн биш чиний тайжууд байх хүсэл би хүсээгүй чамайг гинт хийж нэж их хөдөлж итерхий яста бэвингэж хайлууж өөрийгөө татаж байна одоо би айлтгах чамаас Хорийн отос суулгад өвдөж хорийн хоолой зангэр сүгдэж туурын мал мэд тасарч үлдэхэд нуурын хөвөө зайлгэж гадаа гараа зүрлөө тавтаа байцгай дэхад гацгэн сүлийн удаа Энэ нэмэлтээ зэрэгтэй юм шиг бас. Эрэхгүй. Наад аваад. явчихлаа. Таныг амьдралаа өдрөө гэсэн шүү. Нинжин манжиг Ямар зохиолоос санаавсан юу гэлээ? Ногоонууд л лам гэсэн байсан үгүй. Үгүй биш. Ногоонууд нь лам амьд байсан бол таандар шиг байх байсан. Номных нэр нь болохоор өөр ном. Энд чинь нөгөө сүр зохиол нөгөө юу сэргээш 3 мурын ламтай байсан гэсэн үг байна. Тэгээ надад сая ингээд үзсэн чинь нөгөө нэг яг юу сэргээшин яг үйл явдлыг санаад авч тий. Тэр өөр чинь бас зогтдоо шүү дээ. Тэгээ чинь үндсэн нэг зохиолыг тэгэл найруулагч болгоны толгой бас ингэж өөр гарч байгаа хөөх тий. Тэгээ ямар гоё зургал мөрөлтэй тий. Маш Кино үзсэн юм шиг. Яг кино үзсэн юм шиг болцсон. Яг тийм үтэж явсан. Сайнсан байна. Баяр үргээ, багт баяр үргээ. Бас ингэж чанарыг бас тий босоо ахвал дараагийн түвшинд явж байгаа бол бас гайхалтай. Нэг амар хипхоп баг ингэ дуу сонсгож ингэж орсноо ингэ. Уйлаад бас. Яаж стар болчоо тэгээд өсгөө ямар зүүн бацсан. та баяр үргээ. Гэхдээ тэгээ өсгөө тэгээ сүултээ тэгээд гимшээд нүдээс холцсон мааш юу. Харин тэгсэн л юм шиг байна. Харин одоо тэрний учрын шалтгаан гарсан юм шүү дээ. Өөс тэднээс тэгэл метафороор бол ойлгох дөө ямарсан Тэгээд тэр нөгөө ногоо малгатангууд бодвол нүдийг сохлоо хийсэн байж магадгүй шүү. дамар малгатнууд оо. Дамар ногоо Дамар. Одоо эднээс чинь дамар малгатнууд гэдэг байхгүй. Тийм би зөв ногоо малгатны юм болов гэж бодсон. Ногоон малгат нь яг ямар Жин цагдаанууд Нөгөө яг нөгөө хилмигдүүлж байгаа одоо тэр нөгөө цэргийн хүмүүс ирж байгаа тэр шүү. бол- Лам нарыг нөгөө хамуурлан устгаж байсан. Тэр чинь одоо ногоо малгат гэж нэрлээд байдаг. ногоо малгат ер нь багш нар төрүүлж мэдээд бараг төвд рүү явуулах гэсэн юм шүү дээ юм болоо одоо үгүй юм болоо. магадгүй Тий. Тийм Зөвлөл тэгтээ явцсан. манай хуурчаас сая гүрчгшил боллоо шүү дээ. Хуурч бас яг хуурч гөрчөөл тэгэл юм төвд явчихлаа. Төвд сурахаар явсан амьдралаа гэдэг чинь ингээл. Тэг яг нөгөө ална гэж яг бодоогүй юм шиг л ч одоо цааш яг зүгээр л нэг юм төр яах гэж юм бэ те. Би нөгөө юу бэ яасан. За ястай. Яа энэ дээр бол яг эвгүй харагдсан тий дүр зэрэг. Яа. Тэр яг Яа. Харагдсан уу? энэ харцаа яг хүн байгаа таа. Яг юм. Би чанцсан шүү гэдэг харцаагааз. За. Ястай. Гоё ижээ. Танд ч одоо сүүлийн 2 дахь клипэн дээр хоёулын дээр нөхчлээ шүү дээ. Харин тийм ээ. Ямар хэцүү байж байна.
Гэтэ тандрын хийж байгаа бүтээлүүд ер нь ялтч бас чанартай байдаг болсон байна. Яг өмнө ч гэсэн гайгүй дандаа сайн л мэдээсэн л да. Гэтэ бүр улам чанарыг сүүлийн юу нэг жилийн хугацаанд яг нэг хийж байгаа дуунууд нь дандаа Монгол ах уу Монголын ямар нэгэн түүх мөнхтэй тийм их холбогдсон. Хуучин ч юм бол нэг монголчууд нэг донжоо олдгүй байсан шүү дээ. Ийм Монгол юм хипхоптой холих гээд те тэмүүл янз бүр 30 өрөөд эхэлсэн чи яг тийм болчихлоо те санаасаа. Гэтэ ер нь нэг тийм юм яваад байгаа юм шиг та цаагдахгүй нугасаа. мөвжи те. Биш ер нь тийм одоо нөгөө сүүлийн үед нөгөө залуучууд те. Бид нар ямар бахар түүхгүй болсон. Юм нөгөө нэг ингээд даяарчлагдаад ингээд бүх юм ингээд ингэх тусам яг юу нь биднэрт илүү үнцэнтэй юу гэдэг ингээд хүмүүс залуучуудыг илүү олж харж чаддаг болж байгаа юм. Тэр зүйлээ ингээд барьж аваад. Бүх төхөө ер нь бүгдээрээ сайн Тийм интернет ч тэгэл хаач утсан хипхоп хөгжим байж гин те. Одоо юу гэдэг бүхэл юм ингээд яг 50000 коммент бүгдөх одоо эн чинь хэдэн блэ 4 хоногийн дотор цугларсан шүү дээ. Ерөнхийдөө хайлтгүй л гэдэг харж байна. сая 500. За уран бүтээлтэй гүн орж шатаж явах үед би нэг цаг үед хамт байж дуугнаа сонссон мэдэрч байгаа та нартай баярлалаа. Бүтээл бүрийг минь хамт бүтээдэг багийнхандаа баярлалаа. Бид сэтгэл зүрхээ зориулсан Монголынхон түүх, байгалийн үзэгдэлт газруудыг оруулан Монгол үндэсний хэв шинж язгуур хөгжмөө шингэн бүтээл төрөж яваа билээ. Яг тэгсэн. Read more-ыг харах хэрэгтэй юм лөө. Тэгэхээр цааш унших хэрэгтэй юм шүү. Дуусна уншчихдаг. Тийм шүү дээ те. Уучлаарай. Тэнгэрий. Энэ л юмортой репродус эмэр юмортой байгаа байхгүй тийм панчлайн те. Ухаарлаараа өөрөө юм бичсэн шүү. Оройгүй сүм уншиж дуусаад авсан мэдрэмжнээсээ сэтгэвлэн шинээр бичсэн өөр зохиол юм шүү. Гэхдээ би тэр зохиолд бол дуртай. Окей. Алайглаа юу вэ? Оройгүй сүм чи юу лээ? Оройгүй сүм ном аавна гэсэн зар харлаа. Энэ бол жинхэнэ хэлбэл. Оройгүй сүм чи нэг баян хүн зүр нутагтаа сүм барина гэд. Одоо тийм үү яг шашны үүднээс гэгэрдэлж сүм бариагүй тэгээд нэг сүм барьцсан. Тэгээд тэр юу нэгээд хизээч оройн дуустдгүй баригддгүй. Яагаад вэ гэвэл хүслээр биш шунлаар бүтээгдсэн зүйл хизээч оройг нь үзэхгүй гэсэн санаатай. Тийм ном баха. За гайхалтай. Тэгээд энэ ч бас ингээд нөлөөлөл үзүүлж гин. Жинхэнэ одоо нөлөөлөгч байна. Инфлюенс хийсэн байна хүмүүст. Хүний дууг сонсоод тэр номыг нь авч уншаа гэдэг бодол төрж ин гэдэг ч одоо энэ бол бас л нөлөөлөл. Уран бүтээлийг бас амар гоё. За бүрээнд ингээд сайхан бүр хөлийн чандаас хүртэл ингээд солонгос хүн. Translate. I don't even. За үгийг нь ойлгохгүй маа. Зүрх минь огшиж байна. Гайхалтай. Бас одоо манай сэтгэл хүрсэн дуу яашаагаар орж ирсэн солонгосчууд байна. Асхан баяр. Монгол улсыг ингэж сурталчилдаг юм байна шүү. Go Mongolia. No Mongolia. Voice Key зүгээр Voice Key зохиогддог гинэ ямар азар. Voice Key-ийн нөгөө нэг шүүгч шаандар байсан. Тэгээд одоо энэ ч оролцож байгаа 146 рекордсын артистууд байгаа шүү дээ. Бид нар хамт нөгөө хамт цуслан явжсан байхгүй юу? Одоо энэ Ninja гэдэг охин тэр Voice Kids-аас гарч ирсэн охин гэсэн үг юм уу те? Тийш дээ. Мөн хамт өмнө нэг дуурсан тий. Мөн. Ээ. Тэр монжиг нөгөө клип болон дээр нь монжиг фичеринг монжиг гэсэн байгаа шүү дээ. Монжиг гэж залуу нь яг юу хийж байна? Юу л нарч харах уу? Гэхдээ тэр нөгөө нэг энэ хуурын толоод байгаа хүн юм шүү. Жона амтлагийн хонь жона ингээд хаалхан зүгцсэн байсан шүү. Би зүгээр тэгж ойлгоо. Тийш дээ. Тийм баха. За би таныг үздэг. Би үнэхээр Монголд аялсан бөгөөд энэ нутаг надад гэр шиг санагдсан. Бахархал, шаналл, зочломтгой зан үйлс нар гээд Монголын сүнсийг бүхлээр нь мэдэрсэн. Нэг нүдэл чинь гэр бүл намайг тэдэнтэй хамт амьдарч Монгол ахуй соёлыг зулцыг өрсөн ч тухайд надад хангалттай цаа байсангүй. Гэхдээ би заавал босож ирэх өөртөө амлалт өгсөн. За энэ үеийн дамжуулан бидний төвөг өгүүлсэн чин сэтгэлээсээ баярлалаа. Өнөөдөр эслэн би монгол хэл сурч эхэлж байна. Удахгүй монгол орондоо дахин очино. Би тантай хамтран уран бүтээл хийх хүсэж байна. Агуу Монголын сүнсийг мөн хүн төрөлхтний төлөө хамтдаа дуулахын тулд хүндэтгсэн тав кинднес. Гайхалтай. Энэ бол яг troll аккаунт байна. Авсан шүү. Энэ бол яг жинхэнэ хүн байна те. Яг Вьетнамаас үнэхээр инфлюенс. Одоо ингээд Вьетнамаас айгүй олон фэнтэй манай хоёр дахь хүн болж таарч байна те. Эхний хүн маань бол юу вэ? Нямбат биш юм уу? Мөвчи биш юм уу? Би дотроо хэлэх заяг мөвчи гэж хэлэх гэж байна гэж. Сүүлд нөгөө нэг ингээд нөгөө нэслэл гарсан нэг мэдээллийн доор ингээд зүгт харцсан, лайк тарцсан хүмүүс дандаа нөгөө Вьетнам хүмүүс явуулсан шүү дээ. Хүмүүс нэг яагаад ингээд Нямбатар даргын мэдээллийг дандаа Вьетнамууд ингээд дэмжиж юм бэ гэдэг хүмүүс тэгсэн шүү дээ. Коммунист улсын хүмүүс дэмжиж юм те. Тийм тэгсэн чинь бас яг дан ганц бас Нямбатарыг гэж биш бас ер нь Вьетнамууд бас манай бүхэл те соёл урлаг
одоо улс төрлөө бас ингээ орцгож ах шиг байна шүү. Манайх угаасаа тийч хоолны газар баар мар нэгсэн байна гэж тий. Тийм шүү дээ. Та хоёр бол айгу жок маяг хэлсэн. Би бол мөвжийг жок маяг хэлээгүй шүү. Гавар буруу ойлголт төрүүлсэн. Угаасаа Лаосын Яг литерли шууд фэн хүмүүс зүүмнүүд даацгаар мэддэг болсон. Тэгээ мөвжиж зүүн даас тэр мэдэн шүү дээ. За чин тэгээ зүүн даа зарнлаа болов фэнтэй тэгэл. Хаяа нэг Таиландд ингээд энэ тэргээр явж байгаа бас тэр нөгөө Конг дуу явж идэг шүү. Ер нь бол Конг дуу. тийм Конг гэдэг нөгөө OG Bobby юла. тийм нөгөө мөвжи Хооц даалан он OG Bob тий. OG Bob лөө. Тэ OG Bobby яа. Тэр хэлцэл. Sorry. Sorry guys. За тэр зүүн даацын залуус уучлаарай нэг үзчихвэл. Хөлийн арчлаад үзчихвэл мөр ойлголоо. За энэ бол үнэхээр энэ 5000 коммент. Гайхалтай win content. Хүмүүс ч нөгөө нэг юм ингэж янз бүрэл яг ойлгохгүй байгаа гэсэн эрэг хандлага гэдгийг яг мэдээд. Энэ бол за энэ DOP за Dope төг игнэ. Film Frame Studio. За баяр хүргье. Гайхалтай зураг авсан байна. Үнэхээр бас cinematic гайхалтай байлаа. Ийм юм бас хэр барагтай Candy-даас ч үздэг. Манайхаас утаа байхгүй болохоор манай алтак маань өөр ингэ утааны машин тавьж байгаа. Утаа тавьдаг тийм шүү. Cinematic. Энэ бас тийм биднээс зөөрөөс тас жоохон cinematic болох та. Тэрийг хүлээгээд авчаарай. Тэгээ зөөр гэж. Энэ нөгөө тамхи биш. Чихтэй веб цэцэг байлаа. За ийм л байгаа юм байна да. За. Баяр үргээ гайхалтай болсон байна. За өмнөгов аймаг гэж. Өмнөгов аймаг тавьжээ. Өмнөгов аймагийнхаа манаас чадгаар туссан эндээс харагдаж байна. Тэр нь бол өмнөгов аймаг бүгд л оролцсон байна. 21 аймагаас биш үү? Улсын төсөв рүү одоо 90% нь оруулах гэж байгаа шүү дээ. Тийм. Ямар сайхан сум уу? Тэнгэрийн ямар сайхан аймаг. Тэнгэрийн дараагийн төсөл дөө ямар хөө байх бол Харин одоо энэ Тэнгэрийг гэж кино гаргах гэдэг нь юу болох гэдэг юм? Энэ яг Цамаг юм шүү. цамаг дээр ажилласан тийм цамаг авцалах. Тэгвэл цамаг бол ерөөсөө бүр Ингээд киноноос ч болж юм нэрээ гэхдээ. Гэтэ хардаа ханган бавхаар энэ бол сая 500. Юу ярих вэ одоо? За. Тэгээ одоо та нар ингээд нийт дурамтаж та хандаж бас та нар босгыг ингээд тавиад өгсөн шүү. Тэгээд эндээс дээш юм үзээрэй гэж байна. Одоо бос нь ямар өндөр болох юм? Босоо нэлээд өндөр боллоо да. Тэгээ одоо энэ дээр ч юм бас бид гурван анзаараагүй өөр лаглагтэй найруулагчийн лаг юм шийдэл сценүүдийг оруулсан гой юм уу те. Тийм байгаа. Зөндөл юм ногч байгаа бах та. Тэгээ бид гурвын бол өчүүхнүүд бол иймэрхүү зүйл харж чадлаа. Тийм. Энэ яг 4 цагийн өмнө 42,000 юм шүү дээ бас ингээд. За баярлалаа. Тэгээд хамтраа ажилласан манай байгууллага маань Gourmet компани байлаа.